Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 талгын дээр сувгат харуулсан сонсож байгаа эрхэм танд өглөөний мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 8 цаг 12 минут болж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун хөтлөгч цэцэг найруулагч Борхогийн Чинбатар та мэдхүн нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар химшүүдтэй хоол идэхэд хүндрэлтэй байна уу? Одоо тэгвэл хэлбэр болсон Корега хамтран ажиллана. За мөн Япон чанарыг Такатагаас гисүрэтагаар хурд хүч шартхуун зарцуулалтын төгс шийдэл NGK-SFC хамтран ажиллах болно. За мэдлэг гэж мэнгийн тал өрөө та мэдхүн нэвтрүүлэгт холбогдох хуудасны дугаар 77 77 38 88 30. За та энэ үзэр холбогдохоос өмнө орчныхоо дуу шуугаа бас анхаараарай. Орж ирээ шууд утсаараа яриад нэрээр хэлээд асуултанд хариулаарай. За тэгэлгүй яах вэ? Эхний сонсогчийг авъя. 91-5. Алло, өглөөний мэнд яна хамгийн түрүүнд холбогдлоо. Өглөөний мэнд. За нэрээ хэлээ. Тэгэлгүй байх. Таньж байгаа. Гэтэ бүгдээ эфирээ хөндлөөд нэрээ дандаа танилцуулж байгаа. За эхний асуултыг асууя. Огцрох хамархан жагсаал хэдэн өдөр үргэлжилсэн бэ? 21 хоног. Ваа, сайн байж. Баяр үргээ. Мэдээ сонсоод. За тэгвэл дараагийн асуулт нь урлагийн асуулт байна. Ихийнхээ дууг сонссон эсгэл дааг сум юм билээ. Ингэдэг гэдгийг нь мэддэг хашир уяач ном юм билээ. Энэ хэний шүлэг вэ? За цагаа явуулсан. Дахиад унш та. Ихийнхээ дууг сонссон эсгэл дааг сум юм билээ. Ингэдэг гэдгийг нь мэддэг хашир уяач ном юм билээ. За цаг явуулсан. Хэний шүлэг вэ гэх юм уу? Хэний шүлэг? Яруу наригч нь хэлэх юм байна. Энэ сүүлийн яруу наригч байна. За цаг юу их гэж бас сүүлийн гэхэд бол хэцүү. 3. Сүүлийн хэцүү. Гаалс мэддэг насад орж байгаа хэлээд унасоо. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Холбосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүл. За. Дараагийн сонсогч. Ихийнхээ дууг сонссон гэсэн холбогдсон. Эсгэл дааг сум юм билээ. За. Ингэдэг гэдгийг нь мэддэг хашир уяач ном юм билээ. За энэ хэний шүлэг вэ? За би нэр нь яагаад тах юм. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлал холбогдно. 88 83 өглөөний мэнд. Өглөөний мэнд. Намнаа. Сайн уу? Сайн өчигдөр төлөлт нь санаад заларсан шүү дээ. Энэ шүлэг гүр адаргаан шүлэг шиг санагдчихээн. Гүр азаргаа. Биш юм байна. Холбосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Дараагийн сонсогч 8518. Өглөөний мэнд гамбаа байна. Өглөөний мэнд. За та гурван хариулт авч болно. Энэ шүлэг бавгийн тавгсрангуй эжиттэйгээ үтсэн наадам гэж шүлэг. Баяр үргээ. Бавгийн тавгсрангуй. Манай мига их сайхан унсан байдаг шүү дээ. За дараагийн асуулт. Санкт-Петербург буюу хуучнаар Ленинград хот 1914-өөс 1924 онд ямар нэртэй байсан бэ? За тоглоо тамир кинод хэлдэг те. Петроград. Баяр үргээ. За. Ялтын асуулт. Хоншуу аралд орших далайн түвшнээс дэше 3376 метрт орших уулын нэр юу вэ? Хоншуу гэсэн үү? Хоншуу аралд. Японы хоншуу гэж байгаа юм. Тий, Японы хоншуу арлыг хэлж байна. Яна Японд одоо би FC-гээс өөр уул мэдэхгүй шүү дээ. FC. Хоёр хэлж байна. Таны хувьд тэрийг хэлээд үзэх юм уу гэл. Фужи яамаа. Баяр үргээ. Яалагчаар тодорч байна. Яалагч тодорч байна. Гамбах баяр үргээ. Баярлаа. За дараагийн сонсогчдыг 77 77 38 83 77 77 88 30 гэдэг усны дугаар дээр хүлээж авнаа. 92. Бэнэ. Өглөөний мэнд. За энтэй холбогдсон. Хин гинэ? Гэгэл. Гэгэл. Хэдэн настай вэ? 12-тэй. 12-тэй. Тэгвэл 12-тэй хүүхдээс Сүхбаатар аймгийн төвийг юу гэдэг вэ? Цаг ирсэн. Зуумод биш юм байна. Холбосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. Дараагийн сонсогч 99-7. Өглөөний мэнд бүрнэ. Өглөөний мэнд. За, таны хувьд ихний асуулт. Монгол Улсын үндсэн хуулийн 1-р бүлгийн 1-р зүйлийн 1 дээр юу гэж бичсэн байдаг вэ? Монгол Улсын үндсэн хууль юу гэж эхэлдэг вэ гэсэн үг шүү дээ.
Монгол улсын үндсэн Мэдхгүй байна уу? За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За дараагийн сонсогчийг 8877. Өглөөний мэнд ирднэ байна. Өглөөний мэнд ирснэ. Монгол улсын үндсэн хуулийн 1-р бүлгийн 1-р зүйлийн 1 дээр ямар өгүүлбэр байдаг вэ? Амар үүрэг байдаг вэ? Заастаа мэд. Үндсэн хуулийн байдаг вэ гэсэн. Үндсэн хууль гэхээр одоо тэгээ тусгай тогтнол багтл их орн орн гэсэн байдаг үл гэдэг хамгийн дүүл. Яа, авчи утгаар нь авчи энэ бүрэн хариулах хэцүү шүү дээ. Монгол улсаас тусгаар тогтоосон бүрэн эрхэд бүгд найрамдах улс мөн гэсэн энэ өгүүлбэрээр Монгол улсын үндсэн хууль эхэлдэг байна. За дараагийн асуулт. Хэрлэн Барс хотын тойр аль аймгийн нутаг дэвсгэр дээр байдаг вэ? Хэрлэн Барс. Хэрлэн Барс хотын тойр аль аймгийн нутаг дэвсгэр дээр байдаг вэ? За ятаануудын хот те. Юм. Цэд усан байна. За ми сайн мэдгүй байна. Дараагийн үндэ боломж олгоё. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За дараагийн сонсогч 8828. Өглөөний мэнд сайн байна уу мөхтөр байна. Өглөөний мэнд. Хэрлэн Барс хотын тойр аль аймгийн нутаг дэвсгэр дээр байдаг вэ? Дорнот аймгийн цагаан уус юм болоо. Тань хэлж байна. Баяр үргээ. За Чингис хаан татаруутай дайтаж яваад олж өсгсөн хөвгүүн хэн бэ? Татараас ч нөгөө хэнийг штэ ших утгыг болдог. Ших утгыг болдог. Баяр үргээ 10. Ясас. Георги Иванович гэж эрэгтэй голдур гардаг киноны нэр юу вэ? Тэр ч аль нь лээ. Харин аль нь лээ? Георги Иванович. Аха. Юу? Георги Иванович наасирсоо. Гороо. Хүн шиг нэр нь очих байгаа шиг болчихлоо. За, өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За, баярлалаа. Ямар кино орж ирэх вэ? За. Бидний сайн мэддэг киноны дүр байх хэвээр. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаарлаа холбогдноо. Эмэгтэйхэн нэрийг хэлчих юм уу? Харин ээ. За, 3 дахь хүн дээр болохгүй л хоёлаа хэлж өгье заяа. За тийм. Аха. 80 биш. 99 холбогдсон байна. Өглөөний параллел байна. Өглөөний мэндээ. За, Георги Иванович гэж эрэгтэй голдур гардаг киноны нэр юу вэ? Гора, Гоша, Гога гэдэг нэртэй нөхрөө. Гоша. Наач тэгвэл Москва нөлөмсөн дургу. Москва нөлөмсөн дургу. Баяр үргээ. За. Дараагийн асуулт ингэжээ. Монголын уран бүтээлчдийн бүтээсэн Чингис хааны тухай анхны кино ямар нэртэй вэ? Бодвол мөнх тэнгэрийн хүчин дор юм болов. Мөнх тэнгэрийн хүчин дор. Мөнх тэнгэрийн хүчин дор. Баяр үргээ. За дараагийнх нь урлагийн асуулт харсан. Миний ном Багчуудын ордон Зуслан юутай сайхан бэ зэрэг дуунуудыг ямар хамтлаг дуулсан юм бэ? Чи ч гэсэн асуудаг шүү. Тийм ээ. Энэ нэг юу штэ. Зуслан юутай сайхан бэ? Монголын хүүхдийн ордны юу мөн дээр болоод байдаг юм аа. Дааж гараа. Хамгийн алдартай дуун нөгөө юу үстэй. За харж марш биш үү? Харж биш ээ.Ологсон баярлалаа. Сайхан өнгөрүүлээрэй. Ялагч болчихгүй маа дандаа энэ амын үдэн дээр дуусах. Хараатай. Гурфэрэл бүдрээд энэ за. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлнэ. Хамтран ажиллагчаар хим шүттэй хоол идэхэд хүндрэлтэй байна уу? Тэгвэл одоо өстой хэлбэрхэн болсон байна. Корега. За хим шүттэй тэгээд таны хим шүт тогтц муутай сайн алддаггүй бойлон даралт өгөөд эвгүй өдрөмж төрөөд байдаг бол Корегаг санал болгож байна. За Корега бол хим шүтний төрхлөг ээ. За ингээд төрхөж хэрэгэлснээр хим шүтний одоо Корег нь хазалтын 38%-аар нэмэгдүүлдэг байх юм. Хазалтын хүчийг тий. Тийм. Тэгэхээр төрхлөг нь хиймэл шүдийг 8-аас 12 цагийн турш барьдаг. За энэ удаан өдрийн турш танд дуртай хоолоо идэх боломж, чөлөөтэй тухтай байх боломжийг олгоно. Хайр татны хүмүүстэй бид нар санал болгоод айгүй зүгээр юм билээ. Одоо манай эмээ удахгүй ирэх чагаа би эмээдээ худалдаж авч өгөө. Яагаад гэхээр бид нар ингээд нөө хоол эзний дараа ингээд богц ажиллая гэхээр манай эмээ богц ажилдаг байхгүй. Яагаад гэхээр химшүүдтэй учраас тэгээд тэр чинь нөгөө нэг юм салчин наалтахгүй байх гэл ингээд юу яаш тээ асуудал гарч ирж тээ. Тэгээд тэр болгонд Корегаг бид нар хэрэгжилж болох нь байна. За Корегагийн давуу тал гэх юм бол маш олон байгаа. Бид нар одоо ингээд жишээлбэл химшүүд чинь буйлан даралт өгөө тэрийгэ холгоод ингээд амар муухай өвдөд байгаа мэдрэмжтэй яваад идэг штэ. Аман дотор өвдөх чи бүр аюу хүнд хэцүү санагддаг. За гих мэтчлийн завируудыг Корегагийн тусламжтай бид нар бууруулах багасгах боломжтой. Дотроо бол гаатай, сэнгэнсэн, ам тагуулаагүй, буйл хамгаалагч гэсэн ийм дөрвөн төрөлтэй байд юм билээ. Тэгээ энэ дээрээс нэмээд шинэ бүтээгдэхүүнүүд бас гарсан тий.
Тэгэлгүй яах вэ? За хамгийн гол нь хиймэл шүдэд зүүхээс өмнө эхлээд сайн угааж аваад маш нингэн төрхий шүү. За энийг бол дахин сануулж байгаа зузаан төрөхээр илүү сайн алддаг гэж бодоод буруу төрөхөд байдаг. За нингэн төрөхдөг. За тийм болохоор ч тэр нэг удаагийн худалдан авалт илүү удаан ашиглах хэрэглэх боломжтой хэмнэлттэй юм бүтээгдэхүүн шүү. Яг үнэ. За Корегийн Максил гэдэг энэ шинэ бүтээгдэхүүн гарсан. Энэ бол хиймэл шүдний завсар юм хоолны үлдэгдэл орохоос 5 дахин илүү хамгаалж өгдөг. Нарийн хушуутай. Тэгээд нарийн хушуу нь болохоор хиймэл шүдний бүх хэсэгт жигдхэн түрхэх боломжийг олгодог. Тэгснээр бат бөх удаан барих зорилттой гэж байгаа. За энэс гадна Корегийн биоформула гэж ийм бүтээгдэхүүн байгаа. Энэ бол шүд цэвэрлэх ийм шахмал таблет. Бүлийн усанд энэ таблетээс нэг шиг хийгээд 3-5 минут шүдээ дээрээс нь хийгээл цэвэрлчихнэ гэсэн үг. Тэгээд энэтэй холбогдуулаад амны нөгөө эвгүй өндөр чинь бүр тэр чигээрээ байхгүй болно. Аманд байгаа тэр нөгөө муухай өнөр үүсгээд байгаа бактериудыг 90% устгадаг гэсэн байна. Тэгэлгүй яах вэ? За Корегийг бол та бүхэн бүх хэмжээний сонгуудаас худалдан авах боломжтой. Мөн ийм арт бол номгийн сүлжээ дэлгүүрээр зарж байгаа. Шүдний дагна гэдэг та бүхэн фэйсбүүкээр хайгараа. Албасны фэйсбүүк пэйж нэгээ лайк дараад дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. За ингээд хиймэл шүдтэй хоол идэхэд хүндрэлтэй байна уу? Одоо тэгвэл яста хэлбэрхэн болсон шүү. Корегийн хамтран ажиллаа. Баярлалаа. Дараагийн сонсогч 9992. Манай өглөөний мэндүрийг саргамт байх мөн. Ихмээр юм дээ. Миний ном багчуудын ордон Зуслан юутай сайхан бэ зэрэг дуунуудыг ямар хамтлаг дуулсан бэ? Юу. Цэцэг хамтлаг. Цэцэг хамтлаг. Цэцэг хамтлаг. За хамгийн алдартай заяа гэдэг үг даалгаж ирсэн шүү. Тий. Заяа. Дараагийн асуулт. За энэ хамтлаг 1996 онд анх 16 хүний бүрэлдэхүүнтэй рэп бүжгийн хамтлаг байсан юм байна. Ингэж үүсгэн байгуулагдсан. Тэгээ 1988 оны 10 дугаар сарын 13-нд 8 гишүүнтэйгээр анхны хипхоп хамтлагуудын нэг болж байгуулагдчихсан юм түүхтэй юм билээ. Бид ямар хамтлагийн тухай ярьж ийн вэ? 1998 88-д сая ярьсан. 1998 оны 10 дугаар сар. 96 гэжсэн шууд 88 болох нь гайхалтай шүү. Тухай. 98 шүү. За наа чи одоо юу л байх л та. Иргэд анх нөө айстоп ч юм болохоор рэп бүжгийн хамтлаг байсан. Тэр л санаанд бодлоо. Баяр үргээ. За. Дараагийн асуулт нэлээд чанга асуулт тарах шиг боллоо. Норвегийн эмсгүй эрс зэрэг романыг хэн бичсэн бэ? Норвегийн эмсгүй эрс. За, Японоос орчуулагдж байгаа их юм уран зохиолын номнууд дээр голцоо ганц нэр байдаг. Айгүй алдартай, дандаа бестселлер болдог. Чингтээ би буруу санавал Норвегт амьдарч илүү. Байсан баха. Норвегийн нь кино ч гэсэн гарсан байдаг тий. За, цаг дууссан байна 3. 2. За би Google-тэй. За, амжичлаа шүү дээ. Google-тэй амжих хэрэгцээ. Мураками. Харуки Мураками. За, баяр үргээ. Ингээд явж байна. Гяс амжичлаа шүү дээ тий. За, урдан цагаа ярихгүй бол яг юм асуудал үүсч магадгүй юм байна. За, өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За, баярлалаа. За. Хоёроо төхүүлж өгч байгаа ингээд айгүйх цаг өгч шиг боллоо тий. 8986. Өглөөний мэнд 3 анхаа байна. Өглөөний мэнд. За эхний асуулт. 1945 онд ангаах физиологийн салбарт Нобель авсан бүтээл юу вэ? 1945 онд ангаах физиологийн салбарт Нобель хүртсэн бүтээл юу вэ? За локер л одож болох бах та 1945 он гэхээр. Зөө. Жохон тгүүлээд өгчөөч. Харин тэгэл 1945 онд дайнтай холбоол бодсон шүү дээ. Тэгээд дайнтай холбоотойгоор ангаах физиологийн салбарт яг ямар бүтээл авсан байж болох вэ? За энэ нээлт нь 28 онд болсон гэдэг хэлвэл төгөл болох. Тэмцлээ биш үү? Бүр шууд тгүүлээ өглөө. За Александр Флеминг 1945 онд энэ одоо нээлтээр Нобелийн шагнал авч ирсэн юм байна. За дараагийнх нь Болгар улсын нийслэл юу вэ? Болгарын нийслэл Сочи аль юм бэ? Цаг дууссан. Ямар гол асуудал болж байна. 3 2 хэлбэл дуслаа. За юу яа? Болгарын нийслэл Софи гарнаа. Софи. Төрөнөөс шингээ хэлэхгүй цаг явуулаад байгаа юм. За дараагийн асуулт. Сүвэцийн суваг ямар хоёр тэнгисийг холбодог вэ? Цаг явсан. Наад ч одоо мэдэхгүй тийм юмдаг асуулт гарч ирсэн тийм. Нэр надад ч мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол юу байдаг ч нэг нь гадаад дундын тэнгис байгаа. Нөгөөх нь одоо
3. За улаан тэнгис гэж харагдаа. Яа. Анхаа дандаа ингэ худаа жүжиглэх байхгүй юу? Мэдгүй чи Надад нэр хадгалсан модчлууд би айгүй нөгөө тийм юу аа бодолдог байхгүй. Тэгэхээр баримт их худлаа ярьж онгод очих байх шүү дээ. За холгосон баярлалаа. Язгчаар тодорсон. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа ажлын амжилт хүсье. За. За баярлалаа. Ерөнхий мэдлэг сайтай байхаар ингээд гоё те. 9977. Сайн байна уу? Хинтэй холбогдсон? За, уцаа стикер дээр савья. Ер нь яран муу сонсож байна уу? За би. За. Хин гэсэн бэ? Нараа байна. Нараа. За, нараагаас ихний асуулт. Ямар нэртэй хойгийг өөрөөр Африкийн ивэр гэж нэрлэдэг вэ? Ямар нэртэй юу гинэ? Ямар хойгийг арай өөрөөр Африкийн ивэр гэж нэрлээд идэг вэ? За. Мэдгүй байна. Туссан. За, өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Дараагийн сонсогч 88-4. 88-4 спикер аваад та эфирт холбогдсон байна. 88 өглөөний минь хинтэй холбогдсон бай. Байна уу? Байна өглөөний минь хинтэй холбогдсон? Байна. Хин гинэ? Боди. Вау. За, Боди. 9 настай. Сүхбаатар аймгийн төвийг юу гэх юм бол? Ведорэ. Вэжина. Битэр сууж Яг чинь шижир хэлэхгүй байна уу? Жохон хардалтай. Жохон хардалтай юм байл. 3 2 1. За, холбогдсон байлаа. Амцгүй өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За, дараагийн сонсогч 9988. Өглөөний мэнд сэлб байна. Өглөөний мэнд. Ямар хойгийг өөрөөр Африкийн ивэр гэж нэрлэдэг юм бэ? Би Самал гэж бичсэн. Самал. Баяр үргэлээ. За яг тэр дагуу оршдог те Африкийн иврийн. Дэлхийн хамгийн том арал болох Гренланд арал ямар твд оршиж байгаа вэ? Засаг захиргааны бүтцээр бол дайн нэмчний Европ болох. Газар зүүн баашлаар Америк л болох. За, баяр үргээ хойд Америкт амарна. Дараагийн асуулт дандаа газар зүйн асуулт нэг дор бөөгнөрчж байна. Тийм байна. Карибын тэнгис ямар далайд оршиж байгаа вэ? Атлантик. Атлантик. Инээл нүрээд штэ авраг асуулт ирсэн. Арай л гэж байна. Харин тий. За, сэлбэ хөнгөрүүлээ. сайхан өнгөрүүлээ. За. Мэддэг юм нэрхээр инээ төрдөг үлөө эсвэл ийм амархан асуулт асуугаад тахтай яд ингэж боддөг үлөө. 80.1. Өглөөний мэнд байна. Өглөөний мэнд. За, Монтевидео ямар улсын нийслэл вэ? Уругвай. За, дараагийн асуулт. Сарнайн дайн гэж болж ирсэн. Энэ ямар улсад өрнсөн бэ? Сарнайн дайн чинь юу вэ нөгөө Англид л. Англид баяр үргээ. За, Яндам бүрийн нэг ерөнхийлөгчдийг бүр цээж дараагаар нь десер нь мэддэг. Энэ амархаас бол тарчих шиг боллоо. 1975 онд Вьетнамын дайн дуусгаад Америкийн нийцсэн улсын ерөнхийлөгчөөр хэн байсан бэ? За 75 онд Тэр буугаад нэгсэн билүү? Карамба. Карамба. За биш юм байна. Буугаад гэсэн. За, нэвтрүүлгийн дэмжийн ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 8 цаг 30 минут болсон. Нью Жуулчин дэмжиж ажиллаж байгаа. Нью Жуулчин турс компани Хайнан арлын Саний хот руу лав гараг бүр шууд нислэгтэй аяллыг хамгийн хямдар зохион байгуулж байна. 5 цаг нисээд Саний хотод 5 хоттой resort буудалд амраад далай усын спорт, Атлантис парк, Ширэнгэн аялалгээд хамгийн өвжөлтэй хөтөлбөрөөр аялнаа. За, хүүхдийн амралтанд зориулан нислэгийн тийз аяллаа үнэндээ хямдрал зарласан байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Нью Жуулчин турс Facebook хуудаснаас авах боломжтой. За, мөн 701094-1 гэсэн дугаараас аван 701094-1. Баярлалаа манай нэвтрүүлгийг Нью Жуулчин турс дэмжиж ажиллаа. Баярлалаа. За, та бүхэн нэвтрүүлэг маань үргэлжилж чинь дараагийн сонсогчдыг авна. 99 өглөөний мэнд. Байна. За, энэ толбогцсон. За, цолон байна. Цолон усныхаа спикерийг аваарай. За. 1975 онд Вьетнамын дайн дуусгаад Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн албан тушаалд хэн байсан бэ?
Кеннеди байсан баг. Кеннеди байгаагүй. Маань өдрийг сайхан өнгөрүүлээрэ холбоосон баярлаа. За энэ асуултан дээр 3 дахь авах юм байна. За нэг чанга асуулт гэж бодож байгаад юу яасан? Асуусан. Яг таарсан байд. Тэрний юм уу те? Тий. 8875. Манайо хөглөөний минь дураа асаагаа марцсан уу? Өглөөний мэнд. За Төлөө. түлээ. 1975 онд Вьетнамын дайн дуусахад радио юугаа авъя вэ? Спикер авъя. За. Та холбогдохдоо та нар уцаа спикер дээр мэтий тавьж ийл та. За уучлаарай. 1975 онд Вьетнамын дайн дуусахад Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч албан тушаалд хэн байсан юм бэ? Шууд хариулт авч болно. За, Рузвельт гээд хэлээд зүгөө. Рузвельт биш Биш байна. юм байна. За энэ хүн бол Жеральд Форд гэдэг ерөнхийлөгч байсан Жеральд байна. Форд байсан. Форд. За 74 онд Никсон буугаад үргэлжлүүлээд 74 оноос Форд байсан юм байна. За ихний асуулт. Саран дээр хөл тавьсан хоёр хүний нэг нь Нил Армстронг, нөгөө нь хэн бэ? Нейл Армстронг нөгөө нь За энэ хүн нүүр эхэлж гიშгэх хэрэгтэйсэн гэж хэлдэг тийм. Эхлээд уг нь бол энэ хүн гიშгэх хэрэгтэй байсан гэж ярьдаг. Нил Армстронг бол хөлгийн ахлагч байсан. Хөлгөө орхиж болохгүй байсан. Хоёр. За уучлаарай. Өдрийг сайхан өнгөрөөрэй. За холбоосон Баярлалаа. Орж ирэхгүй байна уу ингээд. Нийлээд байгаа юм байна. За баярлалаа. За. Заримдаа холбогдохоор тэгдэг ах уу. Дараагийн сонсогч 8886. Байна өглөө. Өглөөний минь хинтэй холбогдсон бэ? Цоожон. За цоож. Саран дээр хөл тавьсан хоёр хүний нэг нь Нил Армстронг, нөгөөх нь хэн бэ? Манай хүүхдүүд их сайн мэдж байгаа да. Яаш гэнэ дахиад хэлдэ. За саран дээр хэн гэдэг хоёр хүн газарсан бэ л гэсэн үг. 3 2 1 За холбосон баярлалаа. Сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Дараагийн сонсогчийг 77 77 38 83 77 77 88 30 гэсний дугаар дээр хүлээж байгаа. 3 дахь хүн болж энэ асуултанд хэн хариулахаар орж ирсэн гэхээр Эртигс. Өглөөний минь цагаамс наркон. Өглөөний минь. За 3 дахь хүн саран дээр хөл тавьсан хоёр хүний нэг нь Нил Армстронг, нөгөө нь хэн бэ? Наач нэр нь угс орж ирэх ч байна. За хариулт авч. Бэ үстэл юм байсан шүү дээ. Тийм шүү дээ. Баз Олдрон гэдэг тийм. Хайр бэ үстэл байсан юм. Toy Story дээр гардаг Баз Олдрон шүү дээ. За дараагийнх нь. Таны үед ихний асуулт гэсэн үг л дээ. Зөвлөлт холбоот улс хэдэн онд задарсан юм бэ? 91 онд. Баяр хүргэе. За тэгвэл дараагийн асуулт ингэжээ. 1776 оны 7 дугаар сарын 4-ний өдөр тусгаар тогтнолын тунхагаа баталж Америк нэгдсэн улс гэдэг цоо шинэ улс мэндэлсэн. Тэгвэл энэ тунхагийг ямар хотод баталсан бэ? Цаг ялсан. Вашингтонд баталсан юм байна. Холбогдсон баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Үгүй байна. За одоо Вашингтон бол дүнгиж дайнд ялчаад байсан тийм. 99 Өглөөний минь ариун болдоо. Өглөөний минь дээ. Өглөөний минь ариун болдоо. За, энэ нөгөө Америк нэгдсэн улс тусгаар тогтнолын тунхагаа аль хотод баталсан бэ? Тусгаар тогтнолын бичих гэсэн үү те? Тийм, тунхаг. За, наадах ч одоо Филадельфи илүү Бостон билүү? 3 2 За, Филадельфи гэж. Баяр үргээ. За, дараагийн асуулт. Бяцхан хүү, тарган ир. Энэ юуны нэрс вэ? Тэгээ цөмний бөмбөгийн саатны Цөмийн бөмбөг. Баяр үргээ. За, янз. Түүх газар зүйдэр бол үнэхээр мундаг. Үг хэлбэл эзэнд нь өхөр тавьбал юунд нь гэдэг вэ? Үг хэлбэл юу гэсэн бэ? Үг хэлбэл эзэнд нь өхөр тавьбал юунд нь гэдэг вэ? Гурав 2 1 За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Холбоосон баярлаа. Би нариун болтыг яг 3 дахь асуултан дээр нь л унгачаад ах юм аа. 77 77 38 83 77 77 88 30 гэсний дугаарлаа холбогдноо. Асуултуудаа ингээ санамсаргүй байдлаар ингээ холцсон байдаг учраас юу те? Ингэж таарад байна. 99-7 таарад байна. 99 Нуусан нэмка нөө. За, ямка өглөөний минь үг хэлбэл эзэнд нь өхөр тавьбал юунд гэдэг вэ? Тавьбал
Ижилтэн тавих юм болов? Ижилтэн гэдэг юм байна. Баяр хүргэе. За дараагийн асуулт урлагийн асуулт орж ирсэн. Хин дуулж байгаа вэ гэд хэдүүлээ таана. Дуучныхаа нэрийг таана гэсэн үг шүү. За одоо эндээс хэдүүлээ сонсч үзнэ. Энэ хин дуулсан бэ? Цаг явсан. Сарантойгийн дуу шүү дээ. Яг дуулж байгаа нь хин бэ? Сарантойтой хамтарч дуулсан. Энэ дуулж байгаа хүмүүс сайн биш байх. Дуулж байгаа нь нор бандтай нөө. Олсон баярлалаа өдрөөсөө хэлээрээ. Их төглөө. Тэгсэн. Монсын баярлж Сарантойтой хамт дуулсан нь бол үнэн. За дараагийн сонсогч. 9131. Байна. Өглөөний минь. сайн байна. Боргодона. За баярлалаа. Хэдүүлээний дуу сонсож ин хин дуусныг таана. Сонсгоо. За. Энэ хин бэ? Цаг явсан. Чожогийн дуу юм лөө. Чожо. Сарантай дуучинтай чожо хамтарч дуусан. Баяр хүргэе. За. Дараагийн асуултыг асуунаа. Димбэ мэдхүү? За нэг сайн мэдхгүй дээ. За. Ганган ганцаа 2-ын 2-оо 3-ын 3-аа за цааш нь өргөжлүүлээд юу гэдэг вэ? Ганган ганцаа 2-оо 3-ын 3-аа Дөрвийг юу гэдэг вэ? Ямар дөрөв гэдэг юм бэ? Харин ээ. Цаг дууссан байна. 3 2 1. За холгосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Димбэ за. Мэдгүй. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За дараагийн сонсогч аавна. 88-2. Мандах байна сайн байна. Сайн байна уу? За димбэдтгүү. Мэдгүй түүхийн асуулт асууж. Тийм дураар юм гэж яахгүй шүү дээ. Ганган ганцаа 2-ын 2-оо 3-ын 3-аа ямар дөрвөө гэдэг вэ? Дүнэн дөрвөө юм болоо. Дүнэн дөрвөө. Дүнэн арай биш юм байна. Холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Тэгээ би буруу санааг бол энэ нутаг бас өөр гэж. Тийм жоох өөр өдөглөө тий. Өчтөр харсан. За 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаар руу холбогдноо. Хоёулангийнх нь цаг болсон ба шүү дээ. Хамтран ажиллагчтай танилцуулна. Япон чанарын Такатагаас гисүүрэтагаар хурд хүч шатгуун цацуултын төвс шийдэл NJKSF-ийн хамтран ажиллаж байна. За Таката NJKSF бол 90 жилийн туршлагатай Японы компани. За 2008 оноос энэ NJKSF-ийг Таката Япон сэлбгийн дэлгүүр албан ёсны дистрибьютор эрхтэйгээр нийлүүлж байгаа. За энэ NJKSF бол Японд үйлдвэрлэгдсэн маш удаан эдлгээтэй Япон автомашинд бол туйлын тохиромжтой ийм сэвж байгаа. За NJKSF-ийг автомашиндаа тавьснаар 120 мянган км. За ойролцоогоор 6-8 жилийн турш явах удаан эдлгээтэй ийм чанартай ажлуур. Яагаад чанартай байдаг шалтгаан нь хийгддэг материалаас болд юм билээ л дээ. За гадна талаар нь тэр нөгөө халтаас хамгаалны ийм керамик шаврын бүтээц байдаг. За энийг нь болохоор бидний сайн мэдэх нөгөө Тотогийн брэнд гэдэг шүү дээ. Ван хийдэг, угаалтуур хийдэг, тэрнэр Тотогийн бичсэн байдаг. Ийм алдартай брендийг үйлдвэрлэдэг Тото компанид юу яд юм бэлээ. Гаднах тэр керамикийг хийгддэг юм бэлээ. Тэгээ дотор талдаа бас ийм гурил шиг тийм цэвэрлэх бодистой. Тэгээ өөрийгөө цэвэрлээд идэг гэсэн. Тийм учраас 6-8 жилийн удаа эдлгээтэй ийм очлуур байгаа. Тэгээд ер нь бол энэ очлуурыг хэрэглэхэд шатгуун зарцуулалтыг тэг 10.3-аас 5 литрээр хэмнэж өгөх ийм том давуу талтай. Энд тэгээд яванда асар их санхүүгийн хэмнэлт шүү дээ. Тэгэлгүй яах вэ? За ер нь очлуур сонгох бол маш нарийн сонгох хэрэгтэй. Ер нь бол тийм сайн очлуур тавихгүй бол өсрөл 2-3 жил яваад тэгээд доголдоод эхэлдэг. За доголдож эхлээд мэдхгүй бас муу очлууртай явахаар их бензин хидчгээд байдаг. За энэ хооронд бол шинэ очлуурын хэмжээний л мөнгө аль хэдийн илүү зарцуулдаг. За тийм учраас 6-8 жил явах боломжтой. Таны шатгуун зарцуултыг 5 литр хүртэл хэмэх боломжтой. NJKSF-ийг санал болгож байна. За NJK бол угаасаа дэлхийн брэнд гэж хэлж болно. Дэлхийн одоо нийт зах зээлийн 50% гэсэн Японы 75% гэхээр дэлхийн номер 1 брэнд гэж хэлж болно. За Таката Япон сэлбэг Улаанбаатар хотод 6 салбартай. 1-р салбар нь Баянбүрдэд байгаа, 2-дугаарх нь 1-р хороолт, за Хаан уулын мартад байгаа, Сансрын мартад, 10-р хороолын мартад, 6-дугаар салбар нь TBD андуудын замын уртал Panasonic-тэй ягаан байрны нэг давхар тус байрлаж байгаа. Тэгээд Takata Japan Auto Parts гэдэг энэ Facebook хуудсанд хандаад бид нар яг ямар сэлбэг байна гэдээ илүү дэлгэрэнгүй мэдээллийг авчиж болно. Энэ 6 салбараас 4 салбар нь сервистэй юм билээ. Өөрөөр хэлбэл та очиод машинаа үзүүлээд, онцлуулаад харуулах
боломжтой, тохирсон бүтээгдэхүүнээ авах боломжтой гэсэн үг. За хүргэлтийн утасны дугаар 72 72 11 11 72 72 11 11. Манай нэвтрүүлэгтээ Япон чанарын Такатагаас гэсэн уриатаагаар хурд хүч шартгуун зарцуулалтын төгс шийдэл NJK сэвчийн хамтран ажилласан баярлалаа. Баярлалаа. За дараагийн сонсогч 9912 байна уу? Байна. За өглөөний мэнд. Өглөөний мэнд. Хинтээ холбогдсон? Төвшөө. За төвшөө. Хэдүүлээ энэ нэг дэмбэний асуултан дээр яваад байна. Хариултаа шууд авч болно. Ганган ганцаа 2-ын 2-оо гунан 3-аа гэвэл 4 нь юу гэдэг вэ? Дүнжин 4. Дүнжин гэдэг нь бас арай буруу юм билээ. Ер нь бол 100% нь дөгөөтэй 4 гэж хэлэх нь хамгийн зөв сонголт гэсэн шүү. За эхний хувьд таны хувьд бол эхний асуулт гэсэн үг. За юм байна. Монголчууд шагаа тоглохдоо морь буугаараа молор эрдэнэ өөдөө. Хонь буугаараа хотоороо дүүрэн хонтой болгоо гэдэг бол тэмээ буугаараа гэд юу гэж үргэлжлүүлдэг вэ? За цаг явсан. Шагаа тоглох талаар ярьж байна. Мэдхгүй. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Ганц нэг чанга асуултууд оруулсан. Энэ бас нэг дор орж ирсэн байна. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлаа холбогдно. За комент хараадах яа. Энтэй холбоотой комент арай орж ирээг баг шиг байна тий. Дараагийн сонсогчийг 77 77 38 83 77 77 88 30 90 13 За өглөө минь Батэрт нахаа. За шагаа тоглохдоо морь буугаараа молор эрдэнэ өөдөө. Хонь буугаараа хотоороо дүүрэн хонтой болог гэдэг бол тэмээ буугаараа гэд юу гэж үргэлжлүүлдэг вэ? Тэмээ буугаараа. Тав дүүрэн тэмээтэй болоороо. Тэмээтэй болоороо гэдэг юм байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. 90 Бана. Үгүй. Өглөөний мэнд. За. Өглөөний мэнд. Монголчууд шагаа тоглохдоо морь буугаараа молор эрдэнэ өөдөө, хонь буугаараа хотоороо дүүрэн хонтой болог гэдэг бол тэмээ буугаараа гэд юу гэж үргэлжлүүлдэг вэ? Дурдах хүн те шууд. Тэмээ буугаараа гэж хэлдэг үү гэсэн үү? Окей, тэмээ буугаараа хэлдэг юм байна те. Хэлдэг. Тэгээд тэмээ буугаараа да гэж өөрөөр хэлдэг. Тэмээ буугаараа тэнгэрээ дүүрэн ачаатаа болоорой. За тэнгэрээ гэдгийг хэлсэн учраас авчи. Тэнгэрээ дүүрэн эрдэнэтэй болоорой гэдэг байна шүү. Тэнгэрээ дүүрэн эрдэнэтэй болоорой гэдэг юм байна. Дараагийн асуулт. За урлагийн асуулт таарсан байна. Хин дуулж байгааг нь таанаа. За сонсъё. Зүрхний минь гүнд орших тэр нэгэн бүсгүйг зүгээр хайрлах гэсэн юм. За энэ хэн бэ? Цаг явсан. Итгэхгүй байна. Холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За дараагийн сонсогчийг хүлээж авна. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаараа. Комментэд ороод ирсэн байх шүү. Дараагийн сонсогч химлээ. Энэ киноны дууш нэрээ төхүүлж өгөхөд 8865. Өглөөний минь анх байна уу? Өглөөний минь. За нэг дуу сонсож байна. Дууны дуу сонсон нөгөө Темка. Темка дуу байна. Хайрлаж болох уу гэдэг киноны дуу байх нэ. За тэгвэл дараагийн асуулт. Дугур зайсан гэж ямар хуруу юм бэ? За манай нутагт бол тоох нь тов шиг байна. Тийм үү? Нутаг бас Хивүүэ. За дунд ноён дугур зайсан гэхээр хаанасаа хэлж байгаа юм болоо дунд ноён. Хаашаа явж байгаа вэ? Зүгээр бэд гурваны нэрээр додоор оруулах л да. За эрхийн мэрэгэн эмч томч юу ядам уруу юм бэ? Ой би яг эмч томчийг хэлж өгөх гэж байлаа штэ. Харин ч. Тэстэ гоё ясаас. За Говьсүмбэр аймаг хэдэн сумтай юм бэ? За Говьсүмбэр аймаг чинь зааж байгаарай. За тоолын Баян тал гэж байдгийг. Нааталтаа Баян талтай, цааталтаа нөгөө шивээ гэж байгаа. Наа дундаа чинь гэхэр чинь юу вэ? 3 юм уу? Таны хөлбөр хэд вэ? 3.
2 гэж чи дөө. 3 сумтай. Баяр үргээ 3 сумтай. Бүр зүг тоосон байна. Янз мэдэж байна. Ааха, их бол баяр үргээ өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За баярлаа. Тэр сайхан өнгөрчээрэй ажилт амжилт. За баярлаа. За сүүлийн хүн Бүр туулж штэ. Тийм байна. 8861. Өглөөний мэдрэг мөнхөд тахнаа. За өглөөний мөнхөд тахаа. Монгол баярлаа. Аха, Монгол зурхайд хонь цаг хэдээс хэдэн цагийн хооронд үргэлжилдэг вэ? Хонь цаг чинь 13:40-оос 3:40 хүртэл. Ваа, супер. Мундаг 13:40-оос 15:40 хүртэлх энэ цагийг хонь цаг гэдэг бахнэ. За тэгвэл дараагийнх нь бас урлагийн асуулт таарлаа. За хэдүүлээ хин дуулж байгааг нь хэлээ шүү. За. За. Энэхэн хорвоо бүхлээрээ игэл хүний үлгий билээ игэл хүн насолаа энэхэн хорвоо эзэн билээ. За энэ хин дуулж байгаа вэ? Энэ нөгөө Эцгийн дөө хорол сүрэнгаа дуулж байгаа юм болов. Хорол сүрэнгаа. За холос нь баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За энэ асуултыг үлдээч тийм ээ. Өнөөдөр манай нэвтрүүлэгт хэдийн ялагч тодорсон байна гэхээр Гамба, Эрхмээ, Анхаа, Сэлб, Инх болд гэсэн 5 ялагч тодорсон байна. Та тавдаа баяр хүргэе. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хим шүтгтэй хоол идэхэд хүндрэлтэй байна уу? Тэгвэл одоо хэлбэр ухаан болсон гэсэн урайтаагаар Корегийн хамтран ажилласан. За мөн Япон чанарын Такатагаас гэсэн урайтаагаар хурд хүч шатхуун зарцуулалтын төвс шийдэл NJK-сэвчээ хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 9 цагаас радио мэдээг үйл ансасаараа 9 цаг 10 минутаас хот топог нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.